хав түшиг трейд. Makaron 1 kilo mikser içerisine 200 gram sıvı ilave ediyoruz. Su. Suyumuzun sıcaklığı 40 ila 50 derece. Yani şöyle parmağınız dokunduğunuz zaman yakmayacak derecede bir su. Yeterli oluyor. За тэгээд нөө макароны 200 г ус гэж хэлсэн шүү дээ. А тэр нь бас нэг анхаарах юм. Заавал 40-50 градусын хооронд тийм дулаан ус байх хэрэгтэй. Бүлээн ус гэсэн үг ерөөхдөө. Одоо гараа ихэд нэг айхтар ингээд түлхээргүй л гэсэн үг. Заавал 40-50 градусын ус хэрэглэдэг макарон дээр. Бусад бэлтгэгчүүдээс нөө тасалгааны температурс хэрэглэжсэн макарон дээр заавал 40-50 градусын ус хэрэглэдэг. Evet. Sıvı boya eğer renklendireceksek ürünü boyamız sıvı ise su oranından düşüyoruz. Ne kadar boya koyuyorsak onun kadar 200 grama yine ilave ediyoruz yani. Тэгээ макарон ч ерөөхдөө нөө нэлийн эмзэг бүтээгдэхүүн учраас харьцаагаа маш сайн байх хэрэгтэй. Одоо бусад миксүүдээр бол нэг усныхын хэмжээ нэг 10-20 г ч юм уу 50 г төр яхад айхтар тийм нөлөө үзүүлэхгүй. А макарон дээр бол 1 г ч гэсэн нөлөө үзүүлэхээр тийм хэмжээний юутай. Одоо 200 г хэмжээтэй ус ингэсэн шүү дээ. А будаг ашигласан тийм үү? Одоо өнгө оруулах гээд. А нэлийн шингэн будаг ашиглах юм бол одоо будгаас нэг 5 г-ыг юм уу 10 г-ыг хийх юм бол усныхаа хэмжээг хасч өгнө. Шингэний хэмжээ өөрөө 1 кг-д 200-аас илүү хэтэрч болохгүй гэсэн үг байна. Одоо 5 г будаг хийчлээ гэж үзэхэд бол 195 г ус ихнэ шүү дээ. Тэрийг маш сайн байх хэрэгтэй. 1 кг бэлтгэцэнд 200 г ус идэг байхгүй юу? А тэгээд нөө шингэн будаг ашиглаж байгаа тохиолдолд усныхаа хэмжээг тэрийнхээ дагуу хасах нь гэсэн үг. Önemli olan püf noktalarından birisi de gramajlara çok dikkat edeceğiz. Yani. Hani 10 gram, 20 gram bir şey yapmaz diye bir şey yok. Ürün çünkü hassas bir ürün. Muhakkak gramajlarda kullanılması. Тийм болохоор энэ дээр нэг орцны тэр грамын одоо тэр найрлагын хэмжээ маш сайн барихгүй бол болохгүй. 5-10 г байсан ч айгүй нөлөөтэй. 8 gram boya kullanacağım buna şu an. 192 г. 192 gram suyla Одоо ингээд 8 г будаг хийчихэж байгаа юм чинь 192 г ус 200 хийж. grama tamamlayacağım. Тий яг 200 г хэтрүүлж чадахгүй байхгүй шингэнийхээ хэмжээг. Toz boya kullanıyorsanız yani sudan kısmanıza gerek yok. Тий. А хэрвээ юм нунтаг будаг юм уу тийм юу ашиглах юм бол усаа яг шаардлага байхгүй. Тийм шингэн будаг ашиглаж байгаа тохиолдолд шингэнийхээ хэмжээг л маш сайн барина л гэсэн. Evet 200 gram. Aldık. Bunu palet yardımıyla çalıştıracağız. Нөгөө нэг юу хурцэг сэдвэрээс илүүрдээд Ben karıştırdıktan sonra hızlı devirde yaklaşık 3 dakika, 3,5 dakika. Bu miksere göre de değişebilir. Ben kıvamını göstereceğim özellikle hamurun. Büyük mikserlerde bazen yetersiz gelebilir. 4-4,5 dakikaya kadar da uzayabiliyor. За тэгээд ингээд юугаараа сайн хутгаж ус ингээд миксээ сайн хутгаж өчөөд тэгээд миксертэй хугацаа бас аягүй чухал байдаг. Одоо манайх шиг одоо энэ хэрэгжилж байгаа жижигхэн миксер дээр бол нэг 3-аас 3.5 минутын хооронд. А магадгүй том миксер дээр арай их хэмжээгээр хийх бол тэр нь магадгүй 4 минут хүртэл яаж болно, уртсаж болно. А яг тэр тогтсон тэр хугацаанаас бол 30 секунд ч юм уу минут хэтэрчих юм бол тэгээд бас бүтээгдэхүүнийхээ шин чанар маань алдагдчихна гэсэн. Игд айлах орцууд ирэхэд 5-10 г зурж болохгүй байх нь л одоо миксертэй хугацаа ч гэсэн нэг 20-30 секунд бас илүү юм уу дутуу байж болохгүй гэсэн. 3-аас нэг 3.5 минут. Bakmak gerekiyor. За тэгээд нөө 100-ны хувьд болохоор макароныг яг ямар ч 100-ын шаарч болно л доо. А тэгтээ макароны хамгийн товчтой зоох юм бол ийм нөө синстэй үлдээдэг зоох байхгүй конвекцийн зоох. Энэ зоохын шаруулдаг юм тохиромжтой. А нөгөө хүмүүс нөгөө яагаад болохгүй нэг хийг нөө давхар зоох ашиглаж байгаа. Тийм учраас тэр чинь жоохон хэцүүдэлтэй. Katli fırında nasıl pişirdiğini bir gösterirsen. Altında bir tava atıyordu ya. Şeyde eğer taş fırında yapıyorsanız muhakkak şöyle fırında. За одоо нөө давхар зоохонд хэрвээ шарахаар бол доор нь хүндий тест ингэж яа тест ингэж хүмүүс тавьж хагаад ингэж шарахаар юм даа. Макарон. А ийм үлээлттэй мингийн яг макарон ч нөө ороод шууд нөгөө хөөлтөй авах хэвээр. Тийм болохоор тэр давхар зоох чинь нэлээд бэж яг халдаг. Энд чинь болохоор шууд үлээждэг учраас шууд халдаг. Асуудалгүй. А давхар зоохон дээр заавал энэ доороо ийм хоосон тест ингэж хүмүүс тавьж хагаад шарна гэсэн. Одоо жишээ нь ингээд хасах градус чарсныхаа дараа бас хадгалж болдог гэнэлтэй. Тэгээд 1 жил хүртэл. А тэгээ одоо нэг Туркид ийм 2-3 макарон гэдэг том үйлдвэр өгд юм байна. А тэд нэр хаашаа Америк, Франц руу ингээд их хэмжээгээр ингээд үйлдвэрлээд явуулж байгаа гэж боддог. Şöyle. Тий хасах градус гэж байна. Тий шаарчаад хасах градус гэсэн үг. Hafif akışkan böyle olmalı. Тэг ерөөдөө нэг баг зэрэг юм нэг урсамтгай байгаад зөөлөн ялцгаад байгаа гэсэн үг.
шасныхаа дараа юу? Пишрэх газартай гэж яа. Пиштэй сонроо дондруулж яа. Dondurucu şey yumuşak olmaz mı diyor da. Dondurduktan sonra. Hayır. Şimdi dondurucuya attığın zaman zaten bu kendini koruyor. Dondurucudan çıkartıyorsun, +4'e çekiyorsun. O zaman böyle yerken sakızımsı bir kıvamda oluyor. İç kreması da önemli. Çünkü her ürüne göre de ayrı bir lezzet hazırlıyorsun. Renklere göre de ayrı bir lezzet hazırlıyorsun. Yani yumuşakma olayı olmuyor. Paketli bir ambalajda koyması gerekiyor ama yine. Şimdi şöyle şeritli 6'lı 8'li olmuş paketler var. Üzeri kapalı şekilde sakladığında eksidi. Şimdi şu an pişirdik, hazırladık, dolaba koyduk, ertesi gün yedik, sonra dondurduk. Kapalı bir şekilde. Yine +4'e çıkartıp yemeye başladığında tadına baktığın zaman yine aynı şekilde aynı kıvamda olacak. Herhangi bir kayıp yok. İçi dimdi yani dış tarafı çıtır çıtır. Aynı şekilde. Burada nasıl muhafaza ediyorsan, nasıl tüketiyorsan dondurduktan sonra uygun şekilde çözdürdüğünde yine aynı performansı alacaksın ama önemli iki parametre kesinlikle ambalajlı ve kapalı bir şekilde dondurman lazım ve çıkarttığında +4'te bekleteceksin. Hani direkt olarak dışarı oda sıcaklığına çıkarmaman lazım. Kademeli olarak. Тэгээ та нэг шарчаад хадгалахтаа ингээд зөөлрөхүү гэж асуусан шүү дээ. Тэр чинь болохоор ингээд хадгалахтаа гол нь нэг хайрцагт хийдэг шүү дээ. Ингээд өрөөд ингээд нэг пакетлдэг тийм үү. Тэр нь ингээд яг хайрцагт өрөөд тэгээ ингээд битүүм жаалдагдахгүй яг ингээд битүү байх хэвээр. Тэгээ хөлтөгөөд яхад бол буцаагаад гаргаж ирэхдээ бас ингээд шууд ингээд орчны температурд ш нэмэх дөрөвт хөргүүрт хийж агаад тэгээ дараа нь тасалгааны нэг бага угаар ингээд гисгэн гэсэн үг. Тэгэхэд бол ингээд бүтцэн нэг чинь гадна тал нь нэг жоохон юм нэг шажигнсан хатуу дотор нь зөөлөн гэдэг макароны онцлог нь өөрөө тиймээ алдахгүй гэж байна. Тэгээ ингээд итгэхэд крем мэрем одоо хавчрын хийчих юм бол ингээд богшиг ингээд тийм зуурамтай яг тийм чанар нь байна гэж. Тийм зөөлөрч тэгж одоо тэгж яасан асуудал гарах. Хийснийгээ зүгээр юм хэр юм хөргүүртөө. +4'te kaç gün saklayabilir soğutmada? Bir hafta 10 güne kadar satılabilir. 7-оос 10 хоног хөргүүрт. Normal bir oda sıcaklığında kaç gün diyor? Normal oda sıcaklığında satılmaz. Neden satılmaz? İçerisine kullandığı kremaya bağlı. Ürünün kendi şeyinde değildir. Krema şantiyle falan hazırlıyorsanız, bir ganaj hazırlıyorsanız satamazsınız. Ama oldu ki Sadece o kendisini. hiçbir şey olmaz. İstediğiniz kadar. Bir seneye kadar onda tutun. Krem yiyiхгүй бол та хамаагүй гинэ. Нэг жил чамтай. Burada deminden beri konuştuğumuz olay şu. Su aktivitesi. İçerisinde su yoksa ürünün çok düşükse bu ürün 1 sene, 2 seneye kadar durur. Ve bu ürünün içerisinde çok az bir miktarda su var. Çok minimal. O yüzden hiçbir şey olmaz. Küflenmez, böceklenmez, bozulmaz. Тийм бүтээгдэхүүн чинь аль болох нь усны хэмжээ их байх тусмаа муудах магадлал нь арай хурцдаг. Макарон ч бол усны хэмжээ бага байгаа учраас янз бүрийн нэг крем мэрийн хавчрыг хийхгүйгээр бол өөр нь ингэж удаан байлгаж болно. Крем ягаад ингээд хоёр макарон нийлүүлээд ясны дараа бол заавал хөргүүрт. Yaklaşık 80-90 adet çift makaron çıkıyor. Ойролцоогоор нэг 80 орчим тийм хос гарна одоо. Та тэр давхар лист доор нь тавьдаг чинь нөө давхар зурх дээр хийж байгаа байхгүй юу? Тэн дээр тэгж байна. 120 градус. Энгийн 100 заа нэг 100. Та энгийн 100 гэхдээ үүсэх хэрэгтэй. Та ч юм бол үзэж байгаад болсон гэсэн тийм сүүлдээ. Ийм 100 шинжлэх 100 гэсэн юм тийм. Энгийн 100 дээр бол та мэдээж арай өндөр. Нэг 135 ч юм уу 140 дээр. Гэхдээ эхэлж үзнэ шүү. 100 үзнэ гэсэн үг. 135 дээр ингээд 20 минут алчим юм ихэд. Синстетер хамгийн тохиомжтой гэдэг юм яг яа. Şöyle makaronla göster. За макарон маань ингээ болцсон маашаа. 4, 5, 6, 7. Yani deminki dediğimiz olay hani içerisinde daha asitli bir şey isteniyorsa bu tarz bir şey kullanılabilir. Тэр нэг жоохон доторх амтын ерөнхийдөө жоохон тийм нэг эсрэглэн тийм амттай болгоё гэх юм бол тийм эсрэглэн жимсний юу хийгээд. Гэтэ яг макароныхоо өнгө дагуу вариант хийвэл уг нь зүгээр л юм бэл. Одоо яг хэдүүлээ нэг төрөл хийцэн байгаа болохоор. Уг нь бол макарон ногоонд ч юм уу жоохон шардуу байвал дотор нь яг тийм лимонтой шанц хийгээд. Одоо энэ ягаан дээр ч юм бол юм хэд гүзээлгэнтэй юм тэрийг тохиромж байгаа. Bunu da karıştırıyoruz değil mi şeyle? Biraz öylece karıştır.
За энэ цагаан шоколадны ганаштайгаа нөгөө бөөрөлцөгний халамжтай чанаад тэрийг бас холж болох юм. Зөвхөн энийг гэхгүйгээр. Энгийн нөгөө варианаас холиод хийж болно. Халбанууд нь байгаа шүү дээ. За энийг хожиг гүйлгээ. Тэр ягаан нь болохоор бөөрөлцөгний варианттай одоо цагаан шоколадны ганаас тэр ногоо нь шар нь болохоор юуны лимоны ам түнгээ удиртай цагаан шоколадыг ганаас гэсэн. Бусад 3 төрлийн ганаснаас хэрэгж болно. Одоо нэг шоколадны амттай гаднах нь одоо бор өнгөтэй. Тэгээ шоколадны амттай макарон гэх юм бол тэр бор ганаж байгаа. Bitter şokoladını. Тэрийг ингээ холиод хийж болно гэсэн. Aynı zamanda bu ganajları kullandıkları zaman raf ömrü de daha da uzun olur. Bu ganajlarda çünkü tabii bozulma olayı olmadığı için su aktivitesi yok düşük bunların da. Nasıl dışarıda muhafaza edilecek? Bu ürünlerde bozulmaz. Тэгээ ганажийг хэрэглэсэн тохиолдолд энэ ч нэг усны агуулмж багтай. Тийм болохоор хадгалах хугацаанаас арай жоох уртна. Ус багтай учраас. Bu ganajlar değil ama normal bir krema kullanırsa o şey yapar. Ганаж ус зүгээр энгийн кремээр ингээ хийх юм бол магадгүй хугацаа нарай богино. Амархан муудна гэсэн. Гү нөө лимоны ам төнгөөл очиж цагаан ганаштайгаа холцож байгаа гэсэн үг байна. Одоо энийг тэрнтэйгээ холж байгаа. Эзэрч ингээ хооронд нь ингээ уялдуулаад холиод иж болно. Заавал ингээ нэг төрлөөр хийх албагүй. Тэгээ өөрөө бас ингээ хүссэн бас амтаа ингээ холж байгаад гарах боломжтой гэсэн үг байна. Böyle kıtır kıtır dökülür. Bir gün bu ürünün dolapta beklemesi lazım. Streçli bir şekilde. Nem toplasın birazcık. Dolaptan nem alacak. Bir yumuşama yapacak. Тэгээ одоо энэ маань жоохон хатуу тэмнэгээ ботромтой байгаа. Тэгээ энийг ингээд стреч ороож байгаа ирэхэд нэг өдрийн дараа яг макарон маныг идэхэд яг бэлэн болоод яг гой зөвлөн яг өөрийнхөө шин чанарыг олж авнаа гэсэн. Gibi. Bu şekilde paketleyip eksi 18'de bir seneye kadar da muhafaza edilebilir. Иймэрхүү хэмжээгээр одоо хайцанд хийгээд яг гоё ингээд пакетлээд ингээд хасах 18 жимээ 20 дээр ингээд яг хөлтөөгөөд тэгээ нэг жил хүртэл хадгалаад ингээд одоо экспорт энэ төр хийж болно гэсэн. Bunları dolaba alabiliriz. Şimdi şeyi yapalım. Хургуул. Хам түшиг трейд